За өглөөний мэнд. Өнөөдөр Дорнот аймгийн Баяул суманд бид нэр 3 цагаас 5 цагийн хооронд интернет контент бүтээгчдийн анх дугаар хурал гэж ихж байна. За нөгөө сумын мэдээлэл ажилтан баяраа. Тэгээд манай сумын 100 жилийн видео хийж байгаа. Манай сумын одоо юу видео тэр талын юм хийдэг нэг Улаанбаатарт студиутэй Маасна гэж хүн байгаа. Энэ бид гурав нийлжээд энэ санаачлаад нэг юм хурал хийж байгаамаа. Энэ нь бол юу гэж юм гэхээр нэг контент одоо интернетээр манайхны ярьдгаар бол лайв хийдэг хүмүүс ч гэдэм үү, бичлэг хийдэг хүмүүс бас олон энэ хобби маягаар их олшроод байна. Залуучууд, хүүхдүүд бол их энэ рүү орж байгаа. Тэгээд сая өдөр би нөгөө Нас саммит гэдэг Улаанбаатарт болсон. Тэр нь болохоор 1000 орчим хүн цуглараад нэг 20% нь баг 10 жилийн хүүхдүүд байсан. За тэд нар юу ярьсан гэхээр одоо яаж интернет бизнес хийх үү, интернетээр яаж контент хийх үү, бичлэг хийх, яаж олон хүний одоо сэтгэл тарсан бичлэг хийх үү, яавал олон дагалдагчтай болох уу гэдэг талаар болно ярьсан. За тэрний хажуугаар бас тэрэнд оролцсон тал хүмүүс нь болохоор тал нь гэдэм үү, зарим хүмүүс нь интернетээр тийм контент хийдэг хүмүүс, зарим хүмүүс нь тэрнийг худалдаж авахыг хүссэн хүмүүс. Энэ хоёр талын уулзалт болж байна гэсэн үг. За тэгэхээр би энд Баяул сумдаа ч гэсэн бас нэг юм хэдүүлээ хий гэж санаачлаад байгаа нь болохоор интернет гэдэг чинь одоо шинэ бизнес, юм контент гэдэг чинь шинэ салбар шүү дээ. Жишээлбэл малчтын холбоо, яажтын холбоо гэдэг шиг. За шинэ салбар байх тусмаа шинээр гарч байгаа бизнес одоо энэ интернетийг ойлгож тэр контентыг худалдаж авах хүмүүс ч гэсэн хэцүү, хийж байгаа хүн ч гэсэн аль нь шинэ. Тэр тусмаа өөрсдийн холбоотой байжээд зорилгоо тодорхойлно, бие биедээ туслана, өөрсдийгөө хамгаална, эрх шигээ хамгаалах тийм холбоо юм уу, тийм бие биенээсээ суралцах, эрх шигээ хамгаалах, тэгээ цаашдаа яаж бизнес болж өргөжих вэ гэдгээ бодох ийм боломж болох юм болоо гэж бодож байна. Тэгээд энэ чинь бол интернет гэдэг чинь одоо нэг хязгааргүй эрхчлөө гэх юм уу, өөрийгөө илэрхийлэх, уран нутгаа танилцуулах, тэгээд хэрвээ цаашдаа энэ контент үйлдвэрлэлд сайн байх юм бол зөвхөн орон нутагч гэлтгөө олон улсад гарах бас нэг хувилбар болох юм даа гэж бодоод байна. За нөгөө бидний мэддэг Маркс гэж хүн байгаа. Тэр нөгөө одоо коммунизмын гол онлыг хийсэн хүн гэж яриад байгаа шүү дээ. Герман эрдэмтэн философч. Тэр хүний хэлсэн юм байт юм. Жишээлбэл хувьцаат компани гэж байгаагүй бол Европт ийм төмөр зам гэж бий болохгүй байсан. Аж үйлдвэрийн хувьсгал гэж байхгүй. Тэгэхээр ямар нэгэн юмыг хийхэд тийм хамтын ажиллагаа, хамтарсан хөрөнгө, хамтарсан тийм систем хэрэгтэй. Тэргүй бол эн чинь аяндаа ингээд бий болд юм биш. Тэгэхээр энэ Баяулын залуучууд бас интернет контент хийж байгаа хүмүүс нэлийн хэд байгаа. Тэр хүмүүс манд хамтраад ядаж сум орноо сурталчлаад хоорондоо мэдээлэл солилцоод тэгээ манай сум руу одоо ингээд 2025 онд Хинтигээс Улаанбаатараас Хинтиг хүртэлч хар зам орцсон байгаа. Тэгээ хар зам бол урд талаараа аймаг руу явцдаг. Хинтийн хойдлын сум, манай Дорнотын хойдлын сумдуудаар бол хар зам ирээгүй байгаа. Тэр зам бол 2025 онд ирэх гэж байна. 25-26 он гэдэг Орос хүртэл ингээд. Баяул сум чинь Дорнотын Монголын хамгийн зүүн хойдлын сум, бас ер нь Улаанбаатараас 12 цаг орчим явж ирдэг хар зам ирээгүй байгаа л сум штэ. Зах зээлээс бас хол одол орно. Хэрвээ энэ тогтсон хар зам маань ирчих юм бол энд одоо олон нийтийн хөдөлгөөн, шинэ бизнес бүх юм бий болох байх гэж манай энэ бүс нутгийнхан бүгд хүлээлттэй байгаа. Зөвхөн хүлээгээд байх биш. Бас энэ сумаа танилцуулаад яагаад энэ Баяул гэдэг газар ирэх ёстой юм, юу энэ сайн гэдгийг контентийг бид нэр өөрсдөө бүтээх ёстой. Энэ дээр болохоор манай контент хийж байгаа залуучууд хамтарч тэгээ орон нутгтай хамтарч өөрсдийгөө мэдүүлэхгүй байх юм бол бид нар ингэж байж явах хооронд л тэр өөр одоо том бизнесүүд ч гэдэм үү, гадны хүмүүс ч
бүгд ирээл энэ чинь бизнес гэж штэ. Бид нар энэ бизнесийн боломж гарлаа гэхдээ зэрэг тэрнлөө хүмүүс хуйлраад явдаг болохоос биш зүгээр хүлээж байгаа тэр боломж чинь бидний карманд орж ирэхгүй маа. Тэгэхээр энэ боломжийн ухтаа бас нэг олон ажлын нэг нь болохоор энэ бизнес контент хийж орон нутгаа танилцуулж өөрсдөө ч гэсэн энд байгаа бизнесээ бэхжүүлэх тийм нэг ажил юм уу гэж бодож байна.